Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. One on one төмрөө нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр бидний зочноор Монголын волейболын спортын түүхэнд шилдэг тоглогчдын нэг одоо ч гэсэн карьер нь амжилттай үргэлжилж байгаа лигийн 4 удаагийн авраг Megastars багийн тоглогч, Мөсөн Шиагийн ахлагч, Алтан уягийн даваа жаргал хүрэлцэн ирлээ. Танд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хамгийн түрүүн танаас асуух асуулт хамгийн анх волейболын спортод хэрхэн яаж танилцсан, хамгийн анхны тэр бөмбөнд хүрсэн мөч, хамгийн анхны оролцсон тэмцээн, үзэгчдийн ухаагаас авсан мэдрэмж гэдэг. Анхны бүх юм мэдрэмжүүдээ та эргээд нэг дурсвал ямар мэдрэмжүүд хамгийн түрүүнд орж ирж байна? За яг волейболоор хичээллээд бас нэлээд олон жил болж бараг 20 шахуу жил болчих. Тэгээд хамгийн анх бол ер нь л яг волейболыг сонгоё гэж бол сонгоогүй. Зөөр нөгөө нэг бид нар чинь ингээл яг бидний насны хүмүүс чинь ингээл нөгөө секс дугуул ингээл хамаагүй явдаг гэсэн шүү дээ. Сагсанд ч нэг доо тий олцонд сагсанд ч нэг ороод хөл өмгч нэг ороод ч гэдэг юм уу. Тэгээ ингээ явж байгаад солонгоо багштай анх учирч ирсэн. Одоо яг миний анхны багш. Одоо маа бас дасгалжуулагч явж байгаа. Солонгоо багштайгаа уулзраад ерөөхдөө бол волейбол руу одоо намайг хөтлөх яг тэр нэг юм замыг маа солонгоо багш тавьж өгч ирсэн. Тэгээд ер нь одоо хүртэл яг солонгоо багшийнхаа ингээд заасан замаар явж байгаа. Тэгээд анх л ингээд дээрээс ингэж аав, доороос ингэж аав гэдэг юм. Тэр бүх юмнуудыг нь ерөөхдөө бол заалгаж ирсэн. Хамгийн анхны тэмцээн гэх юм бол одоо яг ингээд санаж байгаа маа багш нэг дүүргийн авраг хөлөөдөө нэг тим тэмцээнд нэг юм одоо суугаа хөлөөл гэж ярьдаг шүү дээ тий. Тийм суугаа хөлөөлийн тэмцээнд бидрийг ингээд нэг зүгээр оруулж ингээд үзүүлж ийсэн. Анхны нэг мэдрэмжийн нүг. Тийм мэдрэмжийн ингээд ер нь иймэрхүү байдаг гэдэг тэр мэдрэмжийн нүгж ийсэн. Тэгээд нөгөө одоо яг юу гэдэг зүгээр одоо энгийн болол гэх юм уу тий. Энэ суугаа хөлөөл гэдэг хоёр чинь бас ингээд амар юм өөр тэр ингээд мэдрэмжийг бас авч ийсэн. Тэр айгүй ингээд анх одоо бодоод тахад амар тийм өөр мэдрэмж байсан. За тэгээд анхны одоо үзэгчдийн ухаалах тэр одоо заалны ордны мэдрэмжийг авсан. Одоо бол арай нэг том тэмцээний ийм мэдрэмж нийцээ байсан бол анх ер нь лиг рүү орж ирээд одоо энэ лигийн би ч анх нэг 2007 онд анх лигт тоглож ирсэн. Яг тэр ингээд нөө лигт тоглох үеийн тухайд ч яхаа ингээл заман байлд штэ. Тэгтээ юу гэдэг яг нөө ингээд лигийн талбай дээр байгаа ингээд хүмүүс үздэг нэг тийм ингээд тийм нэг тийм аура гэдэг шүү дээ. Тэрийг анх удаа ийм байд юм байна гэж бодож ирсэн. Яг хамгийн бүр ингээд ярих юм бол одоо ингээд бодож хамгийн том нөх юм бол 15 оны Зүүн Аз Монголд болж ирсэн. Тэгэхэд яг ингээд заал руу яг ингээд орсон ч юм амар хүн ингээд бүр ингээд хүмүүс ингээд ойрлоод Монгол гэхэд бас ийм нэг юм сонирн мэдрэмж авдаг юм байна. Шар ус босдог мэдрэмж. Шууд ингээл за яах вэ гэдэг ч юм уу дээ ингээд нэг юм жоохон контрол алдсан тийм мэдрэмж. Монголын бөмбөгтэй багийн спортуудын түүхэнд волейболын спорт хамгийн ууган спортуудын нэг. Дээрээс нь тухайд болдог байсан World Championship дэлхийн авраг шалралт тэмцээнд хүртэл манай Мөсөн Шиааг 3 удаа оролцож ирсэн. Бусад одоо твийн хэмжээний тэмцээнүүдэд одоо тогтмол оролцож ирсэн ийм амжилттай спортчуудад. Тэгэхээр энэ спортын уламжлал бол Монголд үр үндэс нь бол хангалттай тавигдсан гэж хардаг л та энэ талаар. Тий. Яг одоо маа волейбол чинь манай аав ээж ах эх нэртэй бүр дээдл өмнөх үеийн хүмүүс ч гэсэн тамирчид ч гэсэн ингээд нөгөө хаа газар л волейбол тоглож идэг тий. Одоо ингээд хөдөө орон нутаг ч юм уу. Тэрийг ингээд харахад угаасаа л манай баг уугай спортуудын нэг айгүй олон жил ингээд Монголд хөгжсөн спорт. Тэгээд бидрийг одоо нөгөө аялан тоглолтоор игээд хөдөө адш явхад ч гэсэн угаасаа ингээд бүх хүмүүс нь волейболоо мэддэг тий. Одоо дөрмийн хүртэл шууд хүртэл мэддэг ч гэдэг юм уу тий. Бүгд ийм одоо окей энэ волейбол штэ гэдэг үгээс хүн болгоомаа Монголд идэх хүмүүс мэддэг тийм дууган спорт. Волейболыг анх эхэлж байхад хамгийн их дэмжиж итгэл өгсөн тэр хүн хэн байсан бэ? Манай багш, солонгоо багш. Тийм яг манай гэр бүлийнхэн бол анх бол надад дэмждэг байсан ерөөсөө. Яг нөгөө бөмбөр хоолоо олж идэх гэдэг тэр үед л яг спорт ингээл нэг сонирхоо явж ирсэн. Хичээлээ хий. Тийм. Юун та нар бөмбөр та нар хоолоо олж идэх юм. Ямар санда
доогуур пүүз өмсөөл форм өмсөөл зүгээр бэлтгэлийн хувцыг аваад бэлтгэлтэй явдаг тийм биз. Тэгээд анх ерөнхийдөө бол багш маань надад амар итгэлээ өгч ийсэн. Тэгээд хамгийн том зүйл бол нөгөө би өөрөө ингээ болиолтой амар дурлцсан. Тэгээ ерөөс ингээ бүр ингээ нэвт дурлцсан. Тэгэхээр юу ч намайг хориод яагаад ч угаасаа зогсоо харахгүй. Тийм тэгэл угаасаа ингээл дурлцсан юм чи одоо яах вэ? Тэгвэл яг энэ үед багшийнх нь хэлсэн юм уу, хэлсэн үг юм уу, багшийнх нь чанд үзүүлсэн үйл юм уу? Хамгийн их одоо түлхэж болсон зүйл юу гэдэг одоо эргээ санал. Яг уу багада би нэг жоохон төргүү ууртай. Тиймэрхүү юм нөгөө одоо бага насны хүүхдэн ч юм уу тийм биз. Тэгээд нэг тэмцэн дээр одоо миний уурнаас болж нэг одоо буруу үед буруу шийдвэр гаргадаг. Тэрнээс болж хожигдсан тохиолдол байгаа. Тэгээд тэрэн дээр бол багш маань хэлжтэй. Одоо хэрвээ чи яг энэ байдлаараа байх юм бол танаа багч нь ингээд цааштай ингээд баян хожигдноо. Тэгэхээр чи энэ дэр өөртөө амар сайн дүнэлт хий гэдэг. Тэр ухагтун бас одоо болтол миний тархин дотор бас ингэ яваад идэв шүү. Ярьцлагын бэлтгэл хийгээд судалгаа хийж байгаа багштай нь холбогдсон. Солонгос багштай яриа та анх давж жарлаас юуг ер нь хараад яагаад энэ хүүхдийг энэ спортоор ер нь явах боломжтой гэж та итгэсэн бэ гэдэг дээр нэгдүгээрт нуруу өсөж өндөр болох магадaltaй харагдчихсан. Тэгээд дараагийн нэг онцлсан зүйл нь үнэхээр яг өөрийгөө тэр бэлтгэлд юмдаа бүрэн зориулж чадах тэр шийдэмгий байдал нь хамгийн их одоо миний стилийг татч нүдэнд хүртсэн учраас энэ хүүхдийн спортоор тууштай явж чадах юм байна гэдэг итгэл төрсөн гэж ингэж хэлсэн. Тэгэхээр энэ бүхэн багшийн хаарсан чамайг чиглүүлсэн энэ бүхэн өнөөдрийн даваа жаргалыг бүтээсэн байна гэж эндээс харагдчихна л да. Одоо багшаас бас нэг одоо сурсан зүйл гэдэг юм амар том нэг давуу тал байгаа. Тэгээ багш бол яг намайг нөгөө нэг юм өндөр болох хөвгтэйсэн байна гэж ерөнхийдөө харсан шүү дээ. Тэнгүүд яг би чинь одоо бол яг тамирчид дундаа ер нь л намхан. Би 84 184 гэдэг чинь яг миний байрлал болон тэр бүх зүйл ерөнхийдөө бол айгүй намхан. Тэгээ манай багш өөрөө тоглогч байхдаа бас аим намхан тоглогч байсан. Тэгэхээр надад бол чи ийм намхан нуруутай юм чинь өөрөөсөө гарч болох бүх одоо юу гэдэг нь уур чадвар тэрийг ингээд хамгийн дээд түвшинд байлгаж ижил чи сайн тоглогч болно. Тэгэхгүй бол юу гэдэг зөвхөн нэг юмараа сайн байгаад юу гэдэг зөвхөн довтлогондоо сайн байгаад хамгаалтандаа муу байх юм бол чиний одоо тоглох карьерч тийм удаан биш ээ гэдэг тэр зүйлээ багш минь ойлгосон. Тэгээ багш бас тэгдэг байхгүй тоглоом. Би чам шиг юм өндөр байсан бол гэж дандаа тийм одоо зүр би хэрвээ чам шиг юм өндөр байсан бол би энийг ингэхгүй гэдэг тийм одоо яг тийм тоглолтын процесснууд юмнуудыг надад айгуу сайн тэгж зааж сурдаг гэсэн. Гэр бүлийн дэмжлэг тамирчны одоо эхэлж явах үед бас арай сул байсан гэж хэллээ шүү дээ. Тэгээд яг ерөн зүгээр ээж аваа ер нь юуны дүрмд за миний хүү яг одоо энэ спортоор үнэхээр ингээд цаашаа тууштай явах болцсон юм байна гэдэг нэг тийм гэр бүлийнхэн дэмжлэг эрс өөрчлөгдсөн үе хизээ байсан бэ? Яг бүр болиол руугаа ингээд нэвт ороод тэгээд нэг юм яг нэг ингээд хүмүүс намайг нэг жоохон мэддэг болоод ч юм уу те ингээд нэг юм тухайд нэг амжилт гаргаад тэгээд нэг бас нэг хаяа нэг жоохон цонцогт мөртэй гардаг ч юм уу те яг тийм үед ерөөхдөө за яг сонгосон юм ингээд өөрт нь болж байгаа юм байна гэдэг тийм ихтгэл төрсэн баг. Тэгээд ерөөхдөө нэг оюутан болсон цагаас илүү юу бүр илүү их наа ингээд дэмжиж эхэлсэн. Одоо миний зан характер төлөвшил гэдэг чинь бос тэр юмнууд чинь ингээд нийгмийн харилцаанд ороод бас ингээд аяг өөр болж байгаа шүү дээ. Тэрийг бас ажигласан болов. Спорт нь өөрөө хүмүүжүүлээд байна да гэж бас тий. Спортоор бас ингээд хүмүүжигдээд байна. Тэ бас ингээд нүдэн дээр харагдах цаар өөр болж байна гэдэг тэр мэдрэмжүүдийг бол бас гэр их маань авсан баг. Тэгээд одоо бол миний хамгийн том фэнүүд юм шүү дээ. Тэр тодорхой ах. Яг тэгвэл энэ үед спортоо тууштай эхлүүлээд явж исэн энэ үед ер нь болчмоор юм шиг тийм одоо мэдрэмж өгсөн том бэрхшээл тулж ив. Энэ бэрхшээлийг хэрвээ тийм болвол энэ бэрхшээлийг яаж давж гарч ирсэн бэ? Яг бүр шууд болчмоор юм шиг тиймэрхүү нэг бэрхшээл бол яг одоо бодоод хахад ерөнхийдөө нэг тулгарч байгаагүй юм байна. Ер нь л яг ингээд мэдээж том тэмцээн уралдаанд хожигдсон те. Хожигдохоор мэдээж нервт нь стресстэй те.
тиймэрхүү мэдрэмжүүд бол байсан. Гэхдээ одоо бүр боли гэдэг ч юм уу те. Яг тийм би бол нэг жоох юмнаас нэг няцаат ч юм уу те. Нэг жоохон болонгод ингээд тиймэрхүү тийм төрлийн биш. Тэрийг одоо манай багш маань төрөний хэрвээ чи тийм байсан бол гэдэг тэр юм солгосон болохоор ер нь бас харьцангуй гайгүй байсан. Хүүхэд насны мөрөөдөл та өнөөдрийн даваа жаргалтай хэрхэн холбогдож байна? Би яг волейболчин болоод энэ спортоор одоо лигийн түвшинд тоглож болох юм байна гэдэг тэр итгэл төрсөн үе хизээ байсан бэ? Би нэг төрөлцчтэй яг ингээд би өөрөө л нэг юм спорт сонгоно гэдэг ч юм уу тиймэрхүү надад ямар ч тийм бодлоо хөөгдөг. Манай гэр бүлийн чинь ер нь урлагийн төлөв хүмүүс аа маань бүжигч ээж маань дараа нь театрт ажилладаг. Ер нь бол ийм урлагийн чиглэлийн одоо гэр бүл төссөн. Тэгээд спорт гэдэг зүйл бол манай гэр бүлд ийм огт тийм сувг нь ерөөсөй байгаагүй. Тэгэхээр надад тийм одоо тийм төсөөлөл ерөөсөй байгаагүй. Яг энийг бол ингээл өөрөө л зүгээр өөрийнх нь нэг болол тайртай дуртайгийнхаа үднээс өөрөө ингээл одоо мөс аглалдаг шиг ингээ явж исэн. Тэгээд явц дундаа би ийшээ ингэж явж болох юм байна те. Яг энэ амжилтуудыг гаргаад юу гэдэг шгшээ авах тоглоод ч юм уу лиг тоглоно гэдэг энийг ингээд өөрөө л тэр ингээд нээгээд л явж исэн. Тэрнээс яг бүр одоо юу гэдэг зориул те. Би яг ингэн яг би шгшээгийн тамирчин болно гэдэг юм ингээл нэг тийм амар юм зориг тавиад ерөөсөө явж байгаагүй. Тэгвэл миний дараагийн асуулт нь за одоо лигт орчлоо. Шгшээг дуудагдаад тоглодог ийм тоглогч болчлоо. Тэгвэл лигт за би яг энд байх ёстой тоглогч би энд байх ёстой хүн юм байна гэдэг тэр мэдрэмжийг авсан үе. 2009 онд. Тий 2009 оны лигээр яг тоглоод 2007 онд болохоор яг нөө үүрэгрөө л авч тоглоогүй. Тэг ингээд юу гэдэг өөрийгөө нээж хүмүүст ингээд нөгөө таниулж чадаагүй. Тэгээд тэрний дараагийн жилээр ерөөхдөө бол за одоо л би яг миний байх ёстой газар энэ мөн. Одоо би хүмүүст өөрийгөө ямар ур чадвартай яаж цааш дэвж чадахгүй гэдгийг тэр мэдрэмж авдсан гэхэл 9 оны лигээс ерөнхийдөө бол за гэдэг тийм мэдрэмж бол орж ирчихсэн. Түрүү хоёулаа ярьж байхад хэлжсэн өөр спортуудыг бас анх одоо хүүхдтэй байхдаа сонирхоод янз бүрийн секс дугууланд явж исэн гэдэг. Волейболоос хэрвээ өөр спорт сонгосон бол ямар спорт байх байсан бол арай би энийг юу болох юм бэ гэж бас боломжийн хэмжээнд тоглолцохоор спорт. Би чинь төмөр замын ганц 20 дугаар сургуулийг төгссөн. Тэгээд манай сургуульд болохоор хөл бөмбөг волейболын багш нар нь одоо аюу сайн мундаг багш нар байсан. Тэгэхээр хэрвээ волейбол сонгоог бол хөл бөмбөг байх байсан бич магадгүй. Яг л багш нар нь үсэн сайн болох. 20 дугаар сургууль ер нь хөл бөмбөг хийх боломжтой. Тий. Бүр одоо миний одоо тэр 90-ад оны дунд үеэс миний мэдхээр. Тий. Одоо 90-ад огш байна. Тий. Одоос мундаг хөл бөмбөгчтэй гарч тий. Тэгээ манайхаас чинь Наранболд чинь манай анги. Өмсөн шишээгийн тоглогч. Тий. Тэгээ манай анги чинь болохоор волейболын нөгөө гүнзгий анги гэж төгсөжсэн. Гэхдээ Наранболд хөл бөмбөгч. Гэхдээ манай анги ер нь бол волейболч. Тийм. Тэгээд манай ангихан бол ер нь тал нь хөл бөмбөгч, тал нь волейболч. Тийм. Тэгээ саяны Наранболдын хэсэг сонирхолтой байна л да. Үндсэн шишээгийн түүхэнд бүх цагийн шилдэг мэрэгэн буучсан шиг санаж хэрвээ би буруу санаагүй бол Наранболд волейболоор хичээлсэн бол яах вэ? Волейболоор тууштай явсан. Чиний бодлоор бас гайгүй байхаа. Ер нь бол гайгүй тоглогч болох байх. Яг одоо юу гэдэг волейбол хөөгөө явсан бол. Гэхдээ илүү нөгөө нэг хөлн бүгд дуртай сонирхолтой байсан бол. Гэхдээ Наранболд одоо бол бас нэлээ хөл бөмбөгчд дундаа би их өндөр тамирчин шүү дээ. Гэхдээ яг бид 10 жил байхад бол Наранбол тийм бас өндөр байгаагүй. Волейболд ер нь бас дундаж арай нэг нуруу намтаад байх нь тийм үү? Тийм. Тийм волейболч дундаа би ч юм бол ер нь нуруу жоохон намхан талтай яг давтлагчийн байрал дээр ороод ирэхээ. Тэгээ манай спорт ч юм бол яалтч нөгөө өндрийн спорт. Агарын ер нь бол агаар дээр ингээд тултж байгаа спорт. Тэгэхээр өндөр байх шаардлагатай. Хэрвээ өндөр байж чадахгүй байх юм бол сайн өсөрдөг байх шаардлагатай. Талбай дээр тоглолтын үеэр ямар нэгэн орж байгаа нөхцөл байдлаас шалтгаалan сандрах сэтгэл түгших те
ийм үед өөрийгөө ер нь яаж удирддаг вэ? Энэ олон жилийн хугацаанд энийг хэрхэн өөртөө дадал болгож авсан бол төвлөрөл хамгийн чухал. Яг одоо мэдээж ингээл хожигдож байгаа үед ч яг бас ингээд гайгүй те. Ер нь ингээд цаашдаа болж байгаа юм ингээд болж байгаа процессорыг болоо авчдаг. Хожигдож байгаа үед нөгөө дарамт ирдэ шүү дээ. Ер нь ингэчүүл яах бол тэгчүүл яах бол гэдэг ч юм уу те. Тэгээд ингээд багийн тамирчид дасгалжуулагч хэлж байгаа зүйл тэрэн дээр илүү фокуслох хичээлдэг төвлөрхийг яг юу хийх гэж байгаа вэ гэдгийг айгуу сайн төвлөрхийг хичээдэг. Яг би жишээлбэл юу гэдэг пас авах гэж байгаа бол за би яг энэ пасыг л ав. Тэрнээс юу гэдэг өөр одоо энэ гадны одоо юу гэдэг нөлөө зүйлс гэдгийг автахгүй байхаа хичээдэг. өөрийгөө тусгаарлал. Тий. Өөрийгөө тусгаад одоо тэгээд мондөг тамирчиж гэсэн хэлсэн байдаг ч тийм ерөнхийдөө ингээд ийм ингээд нэг юм харахгүй орчинд орж байгаад ч юм уу те яг тэр зүйлээл ингэж найдвартай хийх тулд гэдэг юм уу ер нь тэр хамгийн зөв арга юм шиг санагд. Ер нь бол би ч гэсэн тэрийг бол туршиж үзчихлээсэн. Тэгээд ер нь бол яг тэр зүйлдээ төвлөрхийг л илүү боддог. Би өмнө өөр одоо тамирчтай бас ярилцлага хийж байхад надад хэлжсэн л да. Заал дүүрэн тэр үзэгчдийн чимээ шуугаан тэр бүх юм дундаас ганцхан дасгалжуулагчийнхаа хэлж байгаа үгийг сонсоод өөр бус бүх юм бас ингээд тусгаарлагдсан. Яг тэр мэдрэмжийг авч ирсэн. Тэгээд яг тэр хэлсэн зөвлөгөөнийхэн дагуу тэр үйлдэлээ хийгээд тэр нь багт хожил авчирч ирсэн. Тэгэхээр яг энэ орон зайд орж чадна гэдэг өөрөө тамирчин үнний бас нэг онцлог байх шиг тий. Тийм тэр одоо мэдгүй яаж тийм бэ тийм мэдгүй. Одоо маа дасгалжуулагч маа Баатар ах шиг яваа Баатар. Тэгээд бид чинь бас ингэ нэлээд зайтай байгаа шүү дээ. Ер нь нэг 2-3 метрийн оронд ч юм. Тэгээд яг довтлох гээд үсэрч яхад шугам гээд нэг хэлэхэд л автоматар би шугам цогцсон байдаг ч юм уу те. Тэр бол юу гэдэг ингээд ийм амар ийм сонин ийм юу тэр чинь ингээл амар хүмүүс ойрлоод ч юм ингээд маш их юм тийм болж байхад л автоматар би тэр үйлдэлийг хийсэн. Тэгэхэд тэндээс дасгалжуулагч нэг л үг хэлсэн байдаг ч юм уу те. Тэр нэг тийм одоо тэр нэг урд чадвар гэдэг юм уу эсвэл бол энэ хүмүүсийн ингээд ийм төвлөрөлтэй л холбоотой байгаа. Тэр л бас өөрийн мэдлэг хийсэн байдаг шүү дээ. Дасгалжуулагч бас хизээ хинт юу хэлхийг маш сайн мэдэрч байна те. Энэ нэг ийм холбоос байгаад нь шүү дээ. Тоглогч дасгалжуулагч хоёрын хооронд. Тоглолтын өмнө яг одоо саяны битээр ярьж байгаа энэ төвлөрөл өөрийгөө төвлөрүүлэх энэ орон зайд очиход хөгжим тус болдгоо. Хэрвээ тийм бол ямар жанрын хөгжим, ямар уран бүтээлчийг сонсдог бол одоо бол нэг амар хөгжим сонсоод байдаг. Хөгжим нэг сонсоод байл. Өмнө нь л хөгжим сонсдог байсан. Тэгээ одоо бол нэг яг зөв хөгжим сонсох юм бол тоглолтын өмнө зал руу явж хат нь уянгийн ч юм уу те. Тиймэрхүү дуу ингээд юм сонсвол юм тайван байх та. Ер нь бол тийм юм одоо юу гэдэг юм сэтгэл зүйд юм дээшээ доошоо биш ч юм уу те. Ер нь юм тайван байх, доктортой байх. Тайван доктортой байх нь илүү тухтай санагддаг. Энийг зүгээр өөрөөр ингэж тайлбарлаж болох уу? Илүү олон жил тоглоод бүх юмыг одоо үзээд ирсэн энэ цаг үед дээр ордонд байгаа тэр үзэгчдийн эсрэг багийн магадгүй хөгжөөн дэмжигчдийн өөрийн багийн хөгжөөн дэмжигчдийн тэдний ухаалах дуу энэс илүү их хүчийг авдаг болсон байж болох уу? Ордны мэдрэмжийг өөртөө шингээж тэрэнд тааруулдаг. Магадгүй одоо гайгүй ингээд ер нь бас нэлээд ингээд нэлээд олон тэмцээн оролдоонд ороод тэр ингээд ситуаци ирэхэд ингээд мэдэрдэг болсон байдаг шүү дээ. За өнөөдөр нэг иймэрхүү байна да. Одоо айлын багийн ингээд фанатууд бас их ирж маах хэмжээний гэдэг ч юм уу те. Тэр ингээд ер нь жоохон ер нь анзаар за окей гэдэг ингээд юмыг ер нь жоохон ингээд ойлгодог л болчт юм байна. Тэгээд тэрэнд илүү ингээд нээх ингээл тэрэнд амар ач холбогдол нэг хөхгүй те. Заримдаа ч ингээл логт заал нь ямар ч хүн байхгүй тоглох тохиолдлууд ч байгаа шүү те. Тэрэн дээр юу гэдэг нэг тийм ач холбогдол өгөөл тэрэн дээр өөрийг амар ингээл нэг бэлдээд ч юм уу те. Тэр нь одоо илүү багасчих шүү. Нөгөө талаар олон жил уралдсан мөр өөрийгөө сойно гэдэг шиг нөхцөл байдал бол тэртээ дөрвөө над дээр ирэн тэр болтол. Тэгэхэд л бэлэн байж явах хэвээр.
тэрэнд илүү ингээд тийм тайван одоо хүлээж авъя гэдэг ч юм уу. Тэр нь л илүү надад арай юу. Тэгэхгүй тэр нь ингээл бэлтээлтэй. Юу ч болоогүй байхад ингээл яхаар бас тэрэн дээрээс бас эрсдэл гарах магадaltaй байна. Тэгвэл яг энтэй холбоотой анхны лиг тоглож исэн Даваа Жаргал одоо багт чинь чамтай хамт тоглож байгаа залуу тоглогчдоос чи тэр өөрийнхөө залуу үеийг мэдээж харддаг л байх ямар нэгэн байдлаар залуу тоглогчдод тэгвэл ямар зөвлөгөө өгч тэднийг талбайд гаргахад хэрвээ зоригжуулах ямар нэгэн мессеж өгөх шаардлагатай бол яаж өгч? Ер нь нөгөө аль болох нэг юм эсрэг талууд байлгахыг боддог. Одоо жишээлбэл үүдээ яг чухал тоглолттой үед ингээд жоохон юм хүмүүс нэг юм жоохон сандрал ч юм уу те ингээд за би заавал одоо ингээд хожихгүй болохгүй гэдэг ч юм уу. Тэр үед нь эсрэгээрээ ингээд нэг жоохон тайван те бүр юм. Окей энэний одоо юу гэдэг энэ дээр ингээд юм заавал юм байх шаардлага байхгүй гэдэг ч юм уу те. Эсрэгээрээ яг бид нар хожих шаардлагатай үед бас ингээд явахгүй байх үе үед ч те. Хичнээн пүүжлээд явахгүй. Тэр үед бол одоо занжаагаад чамаагүй араас нь те. Одоо л энийг хийхгүй бол одоо яах гэж юм байгаа юм бэ ч юм уу те. Аль болох эсрэг талаас нь ингээд ерөөхдөө зөвлөхийг бодож байгаа. Нэг талаасаа би энэ олон жил тоглож байгаа гэж хувьд талбай дээр багаа ахлаа тоглож байгаа багийн ахлагч гэдэг энэ одоо тоглогчийн статус гадна баг дасгалжуулагчийн хэмжээнд очсон байх гэж ойлгоод байхгүй. Тэгэхээр багаа ахлаад тэр талбайд гараад энэ одоо тоглолтуудад плей-оффын цувралууд магадгүй финалийн энэ тоглолтуудад тоглож байгаад чиний үзүүлж байгаа талбай дээр гаргаж байгаа үйлдэлүүд тэдгээр тамирчдад үлгэр дуурайл бол тэднийг араасаа дагуулж байгаа яг ийм нэг мэдрэмжийг харсан л та танай багийн тоглолтоос. Тэгэхээр тэр тоглогчид зүгээр чи юу ч хэлээгүй ч байсан чиний хийж байгаа үйлдэлээс тэрийг мэдэрдэг юм шиг санагдсан. Тэн дээр илүү одоо яг нөгөө түрүүн таны хэлснээрдээ бас нэг манлайлаад те. Үнэхээр одоо болохгүй байгаа одоо зүйл байх юм бол тэрийг чадахгүй ч байснаар ингээд өөрөө илүү бас сайн тоглолтыг үзүүлээ гэдэг ч юм уу. Тэрийг бас одоо үзүүлээд явж байгаа. Солонгогч өөрийн талаар бас нэг зүйлийг онцолж хэлсэн миний анхаарлыг маш их татсан. Бэлтгэл сургалтыг хамгийн ихээр өөртөө байгаа бүхний зориулж хийдэг тоглолт. Энэ чанар нь өнөөдрийн Даваа Жаргалыг бүтээсэн ингээд зааланд хамгийн түрүүнд ирдэг, хамгийн сүүлд явдаг тийм л тоглогч гэдэг. Тэгэхээр энэ дадал хизээ хаанаас яаж өөртөө ч суусан юм бол. Яг энэ талаар спортын дүгнэлт хамгийн агуу тамирчтай Майкл Жордан хэлсэн мэт бэлтгэл сургуультай хангалттай хийцэн үнд ямар ч айдас байхгүй. Би тийм учраас бэлтгэл дээр өөрийгөө тоглолтын зориулдгаас илүү зориулдаг байсан гэдэг. Энэ талаар юу? Нөгөө бэлтгэл дээр нэг тийм үг гэдэг чинь бэлтгэл дээр өөрийгөө хуурахгүй бол тэмцэн дээр те хин шан хуурч чадахгүй гэдэг ч юм те. Яг тийм зүйлд би бол итгэдэг. Тэгээд одоо хүртэл яг бэлтгэлийг аль болох өдрө болгон хийх хичээдэг. Яг хөө бид нар чинь одоо ингээ Монголд байгаа тамирчид бас хэцүү шттэ ингээл ажил төрөл зөндөө олон асуудлууд байгаа. Тэгэхээр тэр олон асуудлуудын дундаас бэлтгэлээ аль болох залгардуулахгүй хичээдэг. Тэгээд одоо бол бас доотлогийн дүүнерч гэдэг юм уу те хүмүүс бас харж байгаа. Тэгэхээр би тэр хүмүүст ингээд бэлтгэлийг яаж хийвэл болох вэ гэдэг бас аргачлалыг зааж өгөхийг бас ингээд ер нь өөрөөрөө ингээд юу гэдэг менторлоод харуулахыг боддог. Би зүгээр өөрөө тэгж боддог. Нэг тийм ингээл авиастай ч юм уу те айгуулаг өндөр ч юм уу эсвэл ингээ авиасттай эсвэл бусдаас айгуулаг өсрэлттэй гэдэг ч юм уу тийм болоогоос байгаагүй анханасаа юм болол тийм одоо нэг юм авиаст хүмүүс байдаг шүү дээ тэгээд спорттой тийм хүн бол байгаагүй тэгээд ерөөхдөө бол ийм бэлтгэл хийж ягаад тэр бүх зүйл ингээ мэдрэмжүүдийг ингээ олж авсан юм болоо гэж би зөв өөрөө боддیں۔ Тэгэхээр одоо хин нэг нь чадахгүй ч гэсэн бэлтгэлийг маш сайн их юм бол тэрний ард гарна гэдэг тийм зүйлийг бас мэдэрч авсан. Тэгэхээр одоо залуу тамирчдаас ингээ өөрөөрөө бэлтгэлээ одоо сайн ивэл чи өөрийнхөө одооныхоо байгаас илүү бүр маш сайн болж чадна гэдэг ингээд бас үлгэрлээд явах юмсан л гэж боддоо шүү дээ. Жилийн 4 улирал ер нь бэлтгэлтэй байж чаддаг хамгийн цөөхөн тамирчдын нэг өөр чин талаар яг өөртөө ч одоо энэ цаг үед
нэг үед өрсөлдөж эсвэл нэг багт хамт тоглож байгаа тоглогч чинь хэлж яана л да. Тэгэхээр ер нь удирдлагын амралтаар бэлтгэлийг ямар одоо хувийн тренер үү, дасгалжуулагч үү ямар хөтөлбөртөөр хийж байна? Түрүүн бас аль болох өдрө болгон хийх гэжээдэг тий. Тэгээд хувийн дасгалжуулагч байгаа. Өмнөх үйлрэлд юун дээрээ алдсан. За энэ жил юугаа сайжруулах вэ гэдэг ерөөхдөө бол төлөвлөгөө хувийн дасгалжуулагчтайгаа ярьж агаад яг тэрнийхээ дагуу хийгээд явж байгаа. Тэгээд бас ер нь одоо нөгөө сүүлийн манай клуб ч юм уу сүүлийн 1-2 жил бас гаднаас дасгалжуулагч авчираад ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр тэр дасгалжуулагч нарын ажил одоо нөгөө хувийн ур чадварыг сайжруулах тэр зүйлүүд нь бас хоорондоо өөр байд юм байна лээ. Тэгээд тэдрээс сурж авсан юмнуудаа илүү ингээд сайжруулад явахыг бас ингээд хичээж байгаа. Тэгэхээр өөрөө чинь дагаж дуурайж өөрөөс ч үлгэршээ авдаг залуу тамирчид одоо өсвөр насны волейбол спортыг сонирхож эхэлж байгаа хүүхдүүд гэсэн маш олон байгаа. Тэдгээр хүүхдүүдэд тэдэнтэй уулзах юм уу, тэдэнтэй хамт бэлтгэл хийх боломж олдвол хамгийн түрүүнд юуг зааж зөвлөдөг вэ? Техник. Техник гэдэг бол ер нь бол одоо хамгийн зөв гаргалгаагаар одоо хамгийн амархнаар яаж хийх вэ гэсэн ерөнхийдөө бол арга шүү дээ. Тэгэхээр техникийг маш сайн сурцсан байхад дараагийнх юмнууд нь аяндаа л болно. Техникийг буруу сурцсан ч юм уу те одоо тийм байх юм бол бас ингээд тэрийг засах гэж маш хугацаа ордог. Тэгээд нөгөө зүв болох гэж ингээд аюу олон ингээд ийм шат амжилтууд ордог. Тэгэхээр ер нь бол одоо эхнээсээ зөв сурах тийм. Эхнээсээ зөв сурах гэдэг л хамгийн одоо том давуу тал. Энэ үрээд хоёулаа ярьцлага төр завсарлаа. Эргэж ирэхдээ таны хувийн амжилтууд болоод шгшээ хогийн төвшөнд оролцсон тэмцээнүүдийн талаар хоёулаа ярилцгаулна. Өдөртөө ингээд бид хэсэг хугацаанд завсарлаад та бүхэнтэйгээ эргүү уулзгаулна. Өнөөдрийн бидний зочин Монголын волейболын спортын төвөнд дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг үндэсний шгшээ хогийн ахлагч Алтан уугийн даваа жаргал. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын спортаймын салбарыг үндэслэгч Уранган групп. Эргээд тавтаа морил үзэгчтэй one on one хөтөлбөрөөр нэвтрүүлэг үзэж та бүхэнд хүрж байна. Өнөөдрийн маань зочин волейболын спортын олон улсын хэмжээний мастер Алтан уугийн даваа жаргал. Миний дараагийн танаас асуух асуулт ялагдал заримдаа амттай санагддаг гэж нэг удаа ярилцлага өгөхдөө онцлсан байлээ. Яагаад? Болохгүй байгаа зүйлийг маань сайхан хэлэл өгч юм л да. Тэ? Та нар яагаад болохгүй байна гэдгийг хожигдоол. За бид нар ч яг энэ дээр болохгүй байгаа юм байна гэдэг нь тэрийг ингээд мэдж авч байгаа. Тэрийг хэрвээ засч чадахгүй бол дахиад л өчгөн. Тэр нэг засах бидэрт боломжийг олгож ш тэ. Тэр утгаараа л хэлжсэн. Тэгээд одоо хүртэл тэр бодол маань ингээд арилаагүй явж байна. Заримдаа бас засч чадахгүй тохиолдлууд байна. Хэрвээ засах юм бол дараагийнхаа тоглолт нь ингээд яалтаа авна. Энэ удирдлагын танаа багийн бүрэлдэхүүний хамгийн хүчтэй тал гэвэл юуг онцлох вэ? Хамгийн ойлголцогч байл. Манай клуб бол ер нь манай клуб ер нь одоо маа холбогч мөксийн компьютерээс ерөнхийдөө бол ингээд үүсэлтэй гэж хэлж болно. Бүр 10 жилээс ахуулаад нөгөө маа волейболын гүнзгий ангиас ахуулаад манай клуб үүсээд тэрэн дээр одоо манай солонгоо өгч төр бэлтгэж ийсэн хүүхдүүд гараад тэгээ бид хэд маань одоо хүртэл ингээд лиг клуб болтол ингээд хөгжүүлээд явж байгаа. Ерөнхийдөө бол манай солонгоо өгшин шавнар дээрээс манай Баатар өгшин шавнар ингээд нийлээд одоо нэг цул болоод явж байгаа ингээд залуучууд гэсэн үг. Одоо гаднаас тамирчид ингэж аваагүй яг л өөртөө хөгжүүлээд явж байгаа гэсэн. Хөгжүүлсэн тэр тамирчдаараа одоо хүртэл явж байгаа. Тийм хөгжүүлсэн тэр тамирчдаараа одоо хүртэл явж байгаа. Тэгэхээр бидний хамгийн том давуу тал бол бид нар маш олон жил бэлтгэл хийгээд бидэрт яана гэдгийг мэддэг болсон ойлголцол энэ бол бидний хамгийн том давуу тал гэж хэлж чадна. Тэгвэл олон жил хамтдаа байгаад ойлголцсон
энэ Батбэх харилцаа холбоо заримдаа нэг хөрөх юм уу ийм үед яаж шинжилж чадж уур амьсгалыг шинжлэхийн тулд та нар юу хийцгээд тэр нүүр дүнтэй болдог? Яг энэ дээр нөгөө нэг хожигдол гэдэг юм айгүй том Уналт тий. Өөрөөр хэлбэл тий. Уналт гэдэг юм маш том ингээд шалтгаан болж байгаа. Энэ жил бас манай баг ингээл хожигдол янз бүрийн байдлаар явж байгаа. Тэгэхээр энэ маань бол бас одоо нөгөө бид нар ч нөгөө легионер тамирчидтай бас холбоотой. Одоо легионер тамирчдын ур чадвар бидэртээ дасан зохицож гин үгүй юу, хэр нийцж гин гэдэг тоглолтын арга барил дээр ингээд ойлголцож гин үгүй юу гэдэг бас энэ багийн бас одоо юу гэдэг цааш хожих гэдэг асуудлуудыг бол шийдэж байгаа. Одоо нэг хожигдож болно, хоёр хожигдож болно, гурав хожигдож болно ч тийм. Тэгэхэд энэ бол бүтэн улирал дуусаагүй байгаа замыг ингээд илүү холоос одоо юу гэдэг хол харуулахыг бас хичээдэг. Бид нар цаашид юм гэдэг юу гэдэг тийм. Бидний өнөөдөр алдсан болвол маргааш алдсан ч тэрний дараагийн өдөр гэдэг тэр одоо зүйлүүдийг бас багийнхандаа ингээд бас ойлгуулахыг хичээдэг. Ер нь бол өөрөөр хэлбэл удирдлыг илүү том зургаар нь харж эцсийн шугам хүртэл харж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Бидний үр дүн бол тэнд байгаа. Гэхдээ бид нар өнөөдөр хожигдсан. Гэхдээ энэ хожигдол ингээд өнгөрцөн. Одоо бид нар цаашд маргааш яах вэ гэдэг дээр л илүү фокуслах хэрэгтэй. Спортын төлөө гаргасан таны хамгийн том золиос юу гэж боддог вэ? За гэр бүлдээ цагаа айгу бага зарцуулж байгаа. Одоо айгу олон жил хичээллээд гэр бүлдээ одоо цагаа маш сайн зарцуулж чадахгүй байгаа. Энэ одоо золиослох та тий. Тийм тэгж ядаж байна. Тэгээд хүүхдүүд нь бас нас болчихрон тий 3 хүүхэдтэй. Тий 3 хүүхэдтэй. Тэгээд одоо яг энэ одоо миний одоо энэ спорт зориулж байгаа цагийг маань одоо манай эхнэр л гэр бүлдээ аягүй сайн зориулж байгаа. Эхнэр нь өөрөө волейболын тамирчин байсан. Тэгвэл тэр хүн спортоо хойш нь тавиад ар гэрийн бүх одоо зүйлийг даагаад явж байгаараа чамд спортоо хөөх. Тий. Тууштай явах нь боломж байгаа. Манай эхнэр чинь бас өөрөө волейбол тоглодог байжгаад ер нь бол яг бит хоёрын нэг нь л яг цаашаа яг карьерээ яг хөөхөр болсон. Тэгээд би бол яг тамирчныхаа карьерийг ингээд хөөд манай эхнэр бол ерөөхдөө яг тэр үед чинь ингээд хүүхдүүдээ гаргаад тэгээд ерөөхдөө бол нэг гэрийн эхнэрийн үүргээ ажиллая. Тэгээд би цаашаа ингээд ерөөхдөө бол тамирчныхаа карьерийг хөөгөө явсан. Тэгэхээр нөгөө түрүүний хэлж байгаа том золиос гаргасан гэдэг нь бас нөгөө гэр бүлдээ бас цагаа бас сайн зарцуулж чадахгүй байгаа. Тэгвэл тоглолтгүй өдөр, бэлтгэлгүй амралтын өдрийг гэр бүлдээ яаж зориулахыг хичээдэг вэ? Аль болох ер нь хамтдаа байхыг хичээдэг. Хүүхдүүдтэй илүү цаг зав зориулахыг хичээдэг. Хүүхдүүдийнхээ одоо хөгжил, сургалт, тэ сурлага хүмүүжил одоо өөр бус юу бүх зүйл дээр нь хамтдаа байхыг хичээдэг. Тэгээд яг удирдлагын үеэр дээр бол бас жоохон тэр нөгөө цаг завууд нь бас яг таарч тохирооноос бүрддэг. Хоёлаа Монголын волейболын спортын өнөөгийн яг байгаа түвшний талаар бас ярилцъя гэж бодож. Яг тэгэхээр яг энэ халуун тогоонд нь байгаа тамирчин хүний шгшээ огийн ахлагчийн үед энэ дээр бас харж байгаа өнцгүүд байгаа ах гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр волейболын спортын өнөөгийн түвшин лигийн тэмцээний үйл ажиллагаа залуу тоглогчид олдох боломжуудыг хэрхэн харж байна. Энэ дээр би нэг 3 юм асуумаар байна. Миний бодлоор аливаа спортод хамгийн түрүүнд 3 зүйл чухал байх гэж ойлгож байна. Энэ юу гэхээр заал, бэлтгэлийн танхимын нөхцөл байдал, хүрэлцээ, тасалжуулагчдын хүрэлцээ, мэдлэг чадвар, тэгээд мэдээж санхүүжилт. Энэ 3 зүйлээс гадна миний дурдаг өөр нөлөөлөх хүчин зүйлс юм байгаа юу? Саяны нэр дурдсан 3 зүйл яг өнөөдөр Монголын волейболд хэр хүрэлцээтэй авах. За яг таны хэлж байгаатай бол 100% санал нийлж байна. Бид нар хэрвээ цаашаа одоо шат хийх юм бол яг таны хэлсэн 3 зүйл нэн шаардлагатай. Дээрэс нь нэмээд бодлого. Бид нар ер нь яг хаана хүрэх юм? Тэ яг хаана очих юм гэдэг бодлого маань бас айгүй чухал. Тэ бид нар одоо юу гэдэг холбооны хувьд ч гэдэг юм одоо яг за холбоо гэхээс илүү манай болиол ер нь яг
яг яах юм тий. Яг ямар төвшөнд очих юм. Эсвэл бол юу гэдгийг ямар амжилт гаргах юм. Эсвэл бол бүх хүнийг болиулчин болгох юм уу тий. Энэ одоо энэ чинь бол бодлого шүү дээ. Тэгэхээр энэ бодлого бас айгүй чухал. Тэрэн дээрээс үүдээд одоо нөгөө дасгалжуулагчтэй санхүү, заалны хүрэлцээ гэдэг юм үү тэр юмнууд бас шалтгаалаад орж ирэх болоо гэж бодож байна. За яг одоо шигшээ багийн хувьд гэдэг ч юм уу те. Шигшээ багийн хувьд бол мэдээж нөө амжилт гарах нь бас илүү чухал. Тэ миний бодлоор амжилт гарах нь чухал. Бид нар одоо магадгүй хэдэн онд ч юм уу хэдэн онд бид нар магадгүй олимпиад орох юм. Хэдэн онд дэлхийн аврах тоглоом гэдэг маань бас айгүй чухал болоо. Тэрэн дээр нэг шаардлагатай зүйл нь санхүүжилт бас дасгалжуулагчийн дуур чадвар, дасгалжуулагчийн хүрэлцээ айгүй хэрэгтэй байгаа. Аливаа спорт илүү одоо нөхцөл байдал сайжирч илүү тэлэх тусам энэ одоо лигийн багууд дээр жишээ авъя л да. Лигийн багууд дээр юм уу ажиллах болсон хүчний дутагдал манай ер нь дотоодын бүх спорт дээр үнэхээр хангалтгүй байдг нь ингээ харагдаж байна л. Тэгэхээр энэ дээр багш дасгалжуулагчд дээрээс нь шүүгчтэй бид нар хэрхэн боловсруулж байна. Гадны сургалт семинар ийм бид нар хэрэг хамрагдаж чад чи эндээс бас дотоодын хөгжлийг шалтгаалаад байгаа юм шиг анзаардаг л та. Тий. Одоо юу гэдэг тамирчдын уур чадвар өсний одоо юу гэдэг өсөж байгаагийн хэрээр дасгалжуулагчийн давхар уур чадвар тий багийн арын албаны уур чадвар одоо клубүүдийн менежерүүдийн уур чадвар бас ингээд давхар хөгжиж явах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгжээж бүх клубүүдийн одоо левел нь бас адилхан бүгд дагаал өсөх баг. Яг нэг нүгүү хэлэхэд бол одоо яг Монголд үүдийн яг лигийн багууд дээр бол дасгалжуулагчийн бүр маш их хэрэлт хэрэгцээ байгаад байна. Монгол яг зөвхөн Монгол дасгалжуулагч нар нэг одоо муулж байгаа юм биш тий. Яг одоо тамирчдын уур чадвар зөгцсөн, таарсан тэдрийг дараагийн төвшөнд нь аваач хэр хэмжээний дасгалжуулагч нар маш цөөхөн байгаа. Тийм болохоор л гаднаас дасгалжуулагч авчираад бас тэр хүмүүсээс сурах ёстой зүйлээ сураад одоо техник одоо багийн тоглолтын уур чадвар тий багийн систем мэдрийг бид нар ингээд заалуулах нь шаардлагатай байна. Одоо яг юмдаа ингээд дэлхийд одоо дэлхийн аврах тий би сая дэлхийн аврах шалгалт тэмцээнийг очиж үзсэн. Тэгэхэд тэнд бол яг л адилхан хоёр ур чадвартай баг л тоглож байгаа. Гэхдээ тэрэн дээр яг юу нөлөөлж ийнэ гэхээр миний харж байгаа бол сэтгэл зүй, тэгэл систем. Энэ хоёр л яг тэр хожлыг шийдэж байгаа гэж. Тэгэхээр гадны зөвхөн спортын жишгээр багийн спортууд дээр нэг баг дээр 5-6 дасгалжуулагч ажиллаж байгаа. Үндсэн дасгалжуулагчид, ахлах дасгалжуулагчид бүх ажлыг бэлдэж өгөх хамгаалалтын юм уу, довтлогоо юм уу, сэтгэл зүй юм уу те тренер гэдэг. Тэгэхээр манад энэ хүрэлцээ нь хэр байдгийм бол гэдэг асуултаас чухал асуулт байгаа юм л да. Зөвхөн нэг дасгалжуулагч бүх юм хийлгээд байх бас тэр хүнд маш их ачаал шүү дээ тий. Манад бол бас нэлээд дутмаг байгаа. Лигийн багууд дээр ингээд ажиллаж байхад ч гэсэн тэгээд ерөөхдөө бол ахлах дасгалжуулагч ямар төлөвлөгөөр тоглох уу гэдэг ерөөхдөө төлөвлөгөөг л гаргаж штэ. Тэр төлөвлөгөөг гаргахын тулд багийн арын алба бүх зүйлүүдийг бэлдэж өгч байгаа. Тэ. Тэгэхээр яг энэ шиг Монголд одоохондоо яг тогтоогүй л байна. Яг энэтэй холбоотойгоор лигийн багууд тоглолтондоо бэлтгэхдээ статистик мэдээлэлээр тулгуурсан судалгаа скаутинг хэр хийж чадчихэв. Мөн видео анализыг хийж видео анализаас өөрсдийн одоо дараагийн төлөвлөгөөгөө боловсруулах. Энэ дээр ер нь багууд маань хэр ажиллаж чаддаг юм бол яг одоо өнөөгийн түвшинд. Өнөөгийн түвшинд бас харьцангуй яг энэ тал дээр бол багууд бол ажиллаад явж байгаа. Одоо миний одоо мэдж байгаагаар ажиллаад явж байгаа. Тэгээд яг нөгөө одоо нэлээдэн жилийн өмнө бол яг бас ингээд яг хараахан тэгж чаддгүй те зүгдийн тоглолтоо ингээд нэг хальт харж байгаа ч юм уу. Одоо бол бас багийн арын албаны одоо стат те видео анализ гэдэг юмнуудыг баг тамирчид одоо клубүүд ерөөхдөө бол хийгээд явж байгаа. Тэгээд бас багаар ингээд нөгөө олон улсаас юмнуудаа ингээд оруулж ирээл ингээд яах га суралцаал явж байна. Гэхдээ л тийм ч гэсэн яг тэрийг ингээд одоо фул яг тэрийг ингээд бүр яг ашиглаж одоо юу гэдэг нь те тоглолтонд системдээ оруулж бүх
одоо ахлах дасгалжуулагч бүх юм нь бэлэн тэр юмнуудыг гаргаж ирэх. Арай тэр шатанд одоо очиж арай амжаагүй л. Гэхдээ Улаалын лигт бол мэдээж гэр хийгээд зүйлс олон байна. Энэ жил лигийн маань түүхт 30 дахь жил 30 жил лигийн тэмцээн хийнэ гэдэг бол бас тод одоо амжилттай явж байгаа нэг жишээ шүү дээ, тий. 30 дахь удирлаа. Тэгээд энэ удирлаас сая энэ шинэ удирдал эхэлж байхад холбооны удирдлагууд солигдсон үндэсний хэмжээний нэлээд хэдэн том компаниуд Улаалын лигийг ивент итгэж урт хугацаанд хамтран ажиллах санамж жижигүүд зурж байгаа хөрөнгө оруулалт хийхээ мэдгдсэн энэ ажлын үр дүнгээ дутхгүй гарч ирэх баг. Тэгэхээр ямар ч хэлсэн санхүү хөрөнгө оруулалт талаас бол албаны үед лигийн тэмцээнийг бол доктортой дараагийн жилүүдэд авч явах нь ойлгомжтой болсон. Энэ тамирчдын үед бас нэлээд таатай нөхцөл байдлыг үүсгэж байгаа болов уу гэж харж байна л да. Тийм, тэгэл яг одоо манай дээдлийг ч юм бол одоо бидний хувьд одоо Монголд болдог хамгийн том тэмцээн тийм. Манай волейболын нүүр зэрэг болж хамгийн том контент бүх тамирчид л яг энэ лигт зориулж өөрсдөө бэлдэж байгаа. Бүх клубүүд, бүх тамирчид энэ тэмцээнд л зориулж өөрийгөө бэлдэж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо том хөрөнгө оруулагч нар орж ирж байна. Одоо лиг маань ч гэсэн 30 жил явчлаа. Би бас энэ 30 жилийн багахан хугацаанд нь хамт тоглолоо. Тэгэхээр яг энэ үйл явдал дээр бол маш их таатай талархууштай байгаа. Тэгээд цаашдын маань одоо ирээд бас илүү гэрэлтэй болох болоо гэж бодож байна. Тэрэн ч гэсэн одоо өөрийнхөө хэрвээ боломж нь байдаг бол бас айл болох тусдын мөргээд явахыг илүү бодож байгаа. Одоо хэлээ шгшээгийн талаар бас ярилцмаар санагдаж байна. Улаалын үндсэн шгшээ огтойгоо 2023 он Төв Азийн үндэстнүүдийн лигийн тэмцээнээс маш амжилттай оролцоод ирсэн. За тэгээд араас нь Азийн наадам гээд энэ шгшээгийн төвшөнд үзэгч фэнүүд бол Улаалын шгшээгээс эрэгтэй эмэгтэй гэлдэг айлын шгшээгээс үргэлж та илүү амжилтыг хүлээж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шгшээгүүдийн сүүлд оролцсон тэмцээнүүдийн иргэд нэг дурсаач. Энэ манай шгшээгийн үед бол маш том амжилт харж байгаа би. Тийм. 23 онд яг шгшээгээрээ бид нар нэлээд олон тэмцээнд явсан. Тэгээд Төв Азийн үндэстнүүдийн лигийн тэмцээнээс хүрэл медаль авсан. Тэгээд зөв миний мэдж байгаагаар бол яг манай эрэгтэй шгшээг ерөөсөө медаль авч исэн түүх бол байхгүй. Тэгээд анх удаа тэнцээ медаль авсан. Тэгээд маш их баярлсан бүр. Тэн чинь ингээд бас нэг түүх бүтээж чи тээ. Тийм тэр үед бол маш гоё байсан. Тэгээд нөгөө шгшээг маань гадагшаа ингээл тэмцээн оролтонд яваад дандаа л хожигдоод ирэх бас аюу хүнд байдаг. Ер нь бол одоо нуугаад явах тий. Тэгээл одоо босож шгшээгүүд ч юм уу ингээл медальтай ирээл онгоцны буудлаар ингээл буйн тухайд буугаа Чингисхан дээр буугаа гараад тэгэд ингээ хүмүүс ирцэн байдаг. Тэр ингээд харахад ингээ за би хизээ нэгэн цагт маа шгшээ маань ингээд хизээ нэгэн цагт медаль одоо авахлахтаа л гэж бодож ирсэн тий. Тэрний төлөө ч гэсэн бас олон жил тоглосных ингээд өөрийгөө зориулаад явжаа. Тэгээд тэр үед бол маш их баярлж ирсэн. Шгшээгд явна тэмцээн хурлаанд орно гэдэг нэг бодлын бас айгүй хэцүү нөгөө шгшээгийг л харж идэг тий. Аль ч улсын шгшээгийг харж идэг. Хинжүүр болгож харж идэг тий. Тэгээд очоод бас хожигдох хэцүү. Тийм. Нэг талаар бас айгүй хэцүү байдаг. Шгшээгийн дараа үеийн залгамж халаа хэр бэлтгэгдэж байна. Одоо залуу үеэ харахад. Одоо бол маа шгшээгийн ирээдүй би бол гэрэлтэй гэж харагдаж байна. Яг гэх юм бол одоо маа залуучууд нэг үеэ бодоход хамаагүй одоо биеийн хувьд бусад орнуудад өрсөлдөх хэмжээний болцсон. Бүгдээрээ айгүй өндөр болцсон. Хоёрдугаарт хих шгшээгд байгаа залуучууд маань бүгдээрээ орон орны лигт бас тоглож байна. Энд тэнд тоглож байна. Олон орны ингээд нөгөө олон оронд тоглож байгаа гэдэг чинь бас олон орны арга барилуудыг ингээд суралцж байгаа. Тийм. Тэгэхээр тэд нар бидрийг ингээд одоо юу гэдэг холиод одоо ийм Монголын болол гэдэг ч юм уу те бас нэг ийм өөртний гэсэн юмтай болох юм боломжтой болсон байгаа. Тэгээ энэ бол цаашд нь маш сайн зөв менежментийг хийгээд зөв хөгжүүлж чадах юм бол бас дараагийн жилүүдэд шгшээг маань бас амжилт гарах болов гэж нэлээ бас итгэл тавьж байгаа шүү. Энэ 2026 онд болох Азийн наадам Монгол Улсын Улаалын үндсэн шгшээгийн хувьд хэр ач холбогдолтой наадам болох вэ?
маш том ач холбогдолтой наадам болох хаа миний бодлоор бол яг би нөгөө төрүүлстэй магахаас маш олон залуучуудад гадны легионоор тоглож байгаа, суралцж байгаа энэ бүх тамирчид яг энэ цаг үед бүгдээр нийлээд тоглож чадвал бас магадгүй ямар хөгжил бид нар хүрсэн бэ гэдэг дахиад нэг Азад бас харуулах боломж баг. Өөр бусад спортын тамирчдаас та үлгэр жишээ авдаггүй, өөр спортын тамирчдтай хамтран бэлтгэл хийдэг, тэднээс суралцдаг. Өөр бусад гэхээс илүү яг нөгөө одоо манай хоёр том төлөөлөл байгаа шүү дээ. Леброн, Кристиано Роналдо гэх тэр хоёроос л маш их одоо үлгэр жишээ авч явж байгаа. Тэгээд тэр хүмүүст бас яаж тэр хүмүүст хүрэх вэ? Тэгтэл яг тэр хүмүүсээс өдийг хүртэл ингэж үлгэр жишээ аваад явж байгаа. Зүгээр аль болох миний хувьд бол бэлтгэлийг янз бүрийн төрлөөр хийж үзэж байгаа. Аль нь одоо миний биед илүү сайн сууж ийн те, аль нь илүү одоо надтай илүү зохицож ийн гэдэг талаас илүү ингээд төрөл бүрийн бие хөгжүүлэх те, яаж илүү одоо өсрэлтэн дээр яаж ажиллавал сайн уу гэдэг тал дээр ингээд төрөл төрлийн спортын төрлөөр хичээлээд үзээд явж байгаа. Тэгэл ингээд бас өөр дөр ингээд тушаад чи тийм үү. Тэгээд явж байгаа. Тэрнээс яг одоо тэр үнтэй ингээд байнга хамтарч бэлтгэл хийдэг гэвэл бас үгүй. Тэгэхээр миний дараагийн асуулт сая дэлхийн спортын одуудаас жишээ татлаа шүү дээ. Леброн, Кристиано Роналдо гэдэг. Тэдний адилаар сошиал медиа салбарт бас волейболын тамирчдаас хамгийн их нээлттэй өөрийгөө бас энэ өөр талбарт сорж үзээд явж байгаа ийм тамирчин гэж хардаг л да. Монгол модель агентлагт модель хийгээд ажилласан энэ санал анхаанаас яаж ирэв? Энэ бол зүгээр миний харж байгаагаар бол таны хувьд бол үнэхээр зөв шийдвэр байсан гэж ингэж харагдаж байна. Ер нь бол зүгээр юу гэдэг яг ингээд миний тамирчин болоо явхад те ядаж зурган дээр зөв гарчий те ядаж одоо юу гэдэг камерын өмнө нэг зөв одоо үг хэлээд ч юм уу те бас тэр арга барил суралцъя гэдэг үднээсээ яг энэ зүйлийг бол сонгосон. Тэгээд бас энэ чинь бас нэлээд удажчий 10 онд ч үлдээ ямарсан холбогдоод бас одоо хүртэл ингээд айгүй гоё харилцаатай явдаг. Тэгээд давхар илүү ингээд өөрийгөө бас өөр нэг салбарт сориод үзье гэсэн юм бодол байсан. Тэгээд магадгүй би нөгөө бэст дөрөв хэлцтэй маа гэр бүл нэг маа гэр бүл нөгөө урлын гэр бүл хэрвээ юу гэдэг бас яг спортын төрлөөр яваагүй байсан бол бас энэ урлаг тал руу бас илүү явах байсан байж магадгүй болов. Яг энэтэй холбоотой оддоо бүжиглийн шоунд орсон талаар нас заавал асуух хэрэгтэй баг. Саналыг аваад эргэлзэлгүй зөвшөөрсөн үү? Хиндэ жоох эргэлцсэн. Эргэлзсэн. Тийм. Яг яах бол юу бол эн чинь л яг миний хувьд л цоошин зүйл. Тэгээ жоох эргэлзэж исэн. Тэгээд нэг бодож үзээд бас гэр бүлийн хүнтэй ярилцаад тэгээд ерөөхдөө бол шийдсэн. Тэгээд оролцсондоо бол маш их баяртай байгаа. Тэгээд бас ингээд өөрийгөө цоошин салбарт өөрийгөө сорж үзсэн. Яг хүмүүс болохоор манай аав бүжигчин болохоор наав чи байгаа штэ гэдэг ч юм уу те тийм хөдлөөр хандчихсан. Яг манай аав чинь бол ардын бүжигчин тэгээд манай шоучин болохоор яг спорт бүжиг гэдэг бүр спортын төрөл байгаа хөөхгүй те энэ спортын бүр шал өөр төрөл. Тэгэхээр бас өөрийгөө цоошин зүйл сорж үзсэн. Маш том туршлага болсон. Тэгээд маш их зүйлийг сурч авсан. Спорттой хэрэгтэй ч гэсэн зүйлүүдтэй маш их зүйлийг сурч авсан. Тэгээд бас өөрийгөө ингээд яаж харагдаж болдсон бэ гэдэг бас өөрийгөө бас өөрөөр харж үзсэн тийм. Одоо амьдралтаа мартагдчихгүй маш том гоё дурсамж байлаа. Спортын дараах карьерт аль хэдийн өөрийгөө бэлдээд эхэлсэн юм шиг бас санагдаж байна л да. Яриагийн сонсож байгаа. Тэгэхээр ойрын 1-2 жилийн тэрнээс цааш л ойрын 5 жилийн төлөвлөгөө хувь хүн талаасаа ямар төлөвлөгөө байгаа бол энэ хизээ нэг өдөр тамирчны карьер дууссан шүү дээ. Тий. Ямар ч гэсэн ер нь бол сүүлийн нэг ямар ч карьераа дуустлаа бол ингээд маш өндөр хэмжээнд сайн тоглоё гэсэн юм зорилго болоо. Тэгээд хэрвээ боломж нь олдвол шгшээ огийнхаа хамтаар
нөө тэндрүүстэй одоо энэ онд болох тэмцээнүүд маш сайн ойролцъё гэсэн ойрын зорилго байна. Цаашид бол илүү бас ингээд өөрийгөө өөр салбарт сорж үзье гэсэн юм бодлоод байна. Гэхдээ яг одоо юу гэдгийг яг тэр салбарын салбар гэхээсээ илүү ер нь өөр салбарт өөрийгөө сорж үзнэ. Дээрээс нь бас өөрийн гэсэн одоо бас бизнесийн тал руугаа илүү бас өөрийгөө сорж үзье гэсэн бодлоо байгаа. Өмнө өгсөн ярилцлагуудаас нь бас харж байхад бизнесийн салбарт бол аль хэдийн хөл тавиад бизнес эхлүүлээд явж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр бизнесийн салбар, спортын салбарыг хослуулсан ийм тал дээр ажиллах боломж байж болох уу? Магадгүй спорт менежментийн түвшинд ажиллах ийм бас боломж олдвол тийм боломж бол одоо тийм бодол бол байгаа. Тэ юу гэдгийг одоо спортоор дамжуулаад бизнестэйг уяад гэдэг ч юм уу тийм боломжууд бол байгаа. Тэгээд тийм сонирхолч гэсэн бас байгаа. Ер нь бол дээр нь бол одоо мэдээж ингээд аюу олон жил спортоор явцгийг спортынхаа энэ зүйлүүдийг бол одоо хаяхгүй илүү одоо сургалт чиглэл рүү өөрийнхөө мэддэг чаддаг зүйлийг илүү сургалт хүүхдүүдэд илүү зориулах гэсэн тийм зүйлүүд нь бол байгаа. Одоо клубыг хайж байгаа. Хүүхдийн сургалтыг өөрөө өдөрдөж явуулах гэсэн үг үү? Тийм, хүүхдийн сургалт. Одоо клуб чин доороос нөө цуслан ажил явуулдаг. Тийм. Тэгээд одоо манай хүүхдийн цуслангийн маань зорилго болохоор хүүхдүүд зүгээр цусланд амрах биш те. Илүү болиолоор хичээлэх, илүү англи хэл сурах гэдэг ч юм те. Илүү ингээд тийм үр дүнтэй 7 хоног өнгөрүүлэх гэсэн тийм зорилготой цуслан байгаа. Тэрийг бас илүү хөгжүүлээд, дэлгэрүүлээд явах гэсэн тийм бодлоотой байна. Ойрын ирээдүйд. Спортын олон алдартай тамирчид 100 өөрсдийн нэрийн одоо кампийг хичээлүүлдэг. Энтэй адилхан төстөө сонсогдож байна л да надад бол тэгэхээр энэ маш үр дүнтэй ажил болох бах. Маш олон хүүхдүүдийг волейбол спортод дурлуулах ийм одоо зөв чиглүүлэхэд одоо хамгийн үр дүнтэй ажил болох бах гэж бодож энэ ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Давж ирвэл тамирчны хувьд яг одоо өнөөдөр хоёулаа ингээ ярилцаа сууж байхад талбай дээр өөрөөсөө гарч болох бүх зүйлээ хийгээд би спорттоо өөрөөсөө өгч чадах бүхнээ өгцөн ингээ сэтгэл хангалуун байж чадж байгаа юу? Эсвэл надад төшөө хийх юм байгаа гэсэн дараагийн зорж байгаа зорилтууд байгаа юу? Яг талбай дээр гэхээсээ илүү яг болиолыгоо бүр илүү хөгжил дэвшилтэнд хувь нэмрээ оруулах гэсэн бодол бол байгаа. Тийм зөвхөн ингээд тоглоод ч юм уу те. За тоглоод окей байж болно. Гэхдээ илүү болиолыгоо хөгжил хувь нэмэр магадгүй шгшээг одоо өөр магадгүй лигийн чанар үзэлт одоо юу гэдэг те. Тэр бүх зүйл дээр илүү хөгжил тал руугаа болиол дээр бас хувь нэмэр илүү болоод явах гэсэн бодлогоо бас дээрээс нь нөгөө бас нэг тамирчдын төлөвлөлөөд бас тамирчдын холбоо гэж байгаа. Тэрийг бас ингээ өдөртөд явж байгаа. Тэрний хажуураас тамирчдын дуу хоолойг илүү энэ одоо болиолынхаа салбар холбоо руу бусад одоо зүйлсийн илүү хүргэе гэсэн тийм бодлоод бол байна. Ирээдүйн хөгжилд өөрсдийнхөө хувийг оруулъя гэсэн. Тамирчдын зүгээс энэ бол хийх ёстой хамгийн зөв болох юм гэж би хувьдаа хардаг. Яагаад тэгэхээр аливаа спортын хамгийн гол хөдөлгөгч хүч нь хөрөнгө оруулагчид, тамирчид дараа нь бусад бүх зүйлс яригдана. Тэгэхээр тамирчид өөрсдөө салшгүй нэгсэх нь учраас өөрсдийнхөө дуу хоолойгоор спортоо зөв чиглүүлэхэд хамгийн хувь нэмрээ оруулах ёстой асуудаг. Ингэж хардаг. Өдөр тутмын жижиг дадлуудаас яг тамирчин даваа жаргалд хамгийн их одоо суудсан байгаа дадал гэвэл юу хэлэх вэ? Нэхур юм болов? Жохон нэхур талтай. Одоо багийнх интернет мэдээ заримдаа жоохон юм ядаргаатай ч гэдэг юм уу те. Энийг заавал хийх ёстой. Тий. Хийх ёстой бол хийх ёстой гэдэг ч юм уу те. Нэг тийм юм жоохон нэг тийм зантай. Тийм. Тэр бол бас миний ингээд нөгөө бие цууцсан ингээд нэг тийм дадал зуршил болсон ингээд нэг зүйл байгаад байгаа. Спортоос гадна танд хамгийн их сэтгэлийн амар амгалан өгдөг зүйл аялах. Аялж шинэ хүмүүстэй танилцаж өөрийгөө одоо шинэ зүйл
шин зүйл мэдрэх тий тэр зүйлүүд илүү бас намайг дахин цэнгэлдэг ч гэдэг юм уу тий. Өөрийгөө нэг жоохон аяллаар явж өөрийгөө нэг тархитлагаа жоохон цэнгэлж яагаад буцаад ирэхэд бол бас арай юмыг өөрөөр харддаг болсон байх тэр мэдрэмжүүдийг өгдөг. Энэ өдрүүдэд волейболын үндэсний дээдлигийн плей-оффын тоглолтууд эхэлж байна. Багийн тань зорилго энэ удирдлагын эцэст хаана байна гэсэн зорилготой тоглож байгаа. Манайх бол аврагын хамгаалах зорилготой энэ жил. Энэ жил бол тэгтээ амаргүй байна. Амаргүй байна гэдгийг би лиг эхлэхэд л мэдэрчээсэн. Бас нэлээд л юм болох бах. Яад гэх юм бол манай баг энэ жил жоохон бэртэл гэмтэлтэй байгаа. Хамгийн том асуудал бол бэртэл гэмтлийн асуудал байдаг тамирчдын хувьд. Тэгээ манай багийн хувьд ч гэсэн бэртэл гэмтлийн асуудал бас дайраад өнгөрч байгаа. Тэгээд бидэд бол энийг яаж зөв давж гарах уу гэдэг дээр маш их бодож байгаа. Тоглолт бүр дээрээ сайжруулах гэж хичээж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ жил бас аврагын хамгаалахын тулд бас нэлээд л юм болох байх гэж бодож байна. Аврагын хамгаалах аялалд нь амжилт хүсье. Мөн өнөөдөр бидний урилгыг хүлээн авч студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Маш их зүйлийг ярилцмаар авч нэвтрүүлгийн маань цаг хязгаартаа энэ үрээд өнөөдрийн маань ярилцлага өндөрлж байна. Гэхдээ тантаа удахгүй дараа дахиад ярилцах боломж олдно гэж найдаж байна. Тэгээд бэртлэгэмтлээс хол байж удирлаа амжилтаа дуусгаж зорьсон зорилготой хүрэхийг хүсье. За баярлалаа. Гоё нэвтрүүлэгтээ урьж явсан та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд өнөөдөр бидний ярилцлагыг хүлээн авч нэвтрүүлэлт маань хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Танд нэвтрүүлгийн ивент зүтгэгч Сэнгүр брендийн гарын бэлгийг гардуулъя. Удирдалд амжилт хүсье. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын Спортаймент салбарыг үндэслэгч Уран ан групп